Сайн байцгаана уу сонсогчдоо, бүгдээрэнд нь мегмар гаргийн мэнд хүргэе. За тэгэхээр энэ удаад би та бүхэнд Хятадын Гуанши мужид болж өнгөрсөн нэг хэрцгий хэргийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Ер нь бол ийм адармаатай төвөгтэй хэрэг задлж ярих бол би дуртай байдаг. За энэ удаагийн дугаар ч гэсэн маш олон твисттэй хэцүү хэрэг байгаа. Ингээд хэдүүлээ шууд гол яриа руугаа орцгоё. 2020 оны 3 сарын 22-нд Гуанши мужийн Юлин хотын 1-р эмнэлгээс 200 м хүрэхгүй зайд байдаг нэг орон сууцнд амьдардаг сувлэгч эмэгтэй гэрийнхэнд бохирын хоолоо бүглэрсэн гэдгийг бол анзаарсан. За энгийн асуудал юм шиг байсан ч гэсэн цагдаагийн ажилтай найз залуутайгаа холбогдоод тусламж хүссэн баг. Тэгээд тэр хоёр бол ус зайлуулах хоолойны тагийг нь онгойлгоо үтсэн чинь маш муухай өмхийн үнэр үнэртэж дотор нь бүглэрсэн байсан зүйл хоёулангийн зочирдолд оруулсан. За тухайн зүйл нь энгийн нэг хоо хаягдал биш, харин жижиглээд хэрчсэн махны хэсгүүд байсан. Ямар хүн нь ингээд махны жижиг хэсгүүдийг гойжуураараа урсгаад бүглэрүүлцдэг байна гэж бодоод цагдаад ямартаач дуудлага өгөхөр болсон. За цагдаа нар очоо шалгасан чинь хэдэн зуун ширхэг нэмэлт хилтерхийнүүд тэндээс нь бол гарч ирсэн. Тэгээ бүр шинжилгээний дараа тухайн махны хэсгүүд нь хүний эд эрхтэн болох нь тогтоогдож нийт бол 2368 ширхэг байсан нь батлагдсан. 3 давхрын түрээсийн байрнаас цагдаа нар хүний яс хийцэн будаа агшаагч, за бас харамгийн гялгар ууттай зүйлс олсон. За бүгдээрээ л энэ харсан зүйлээсээ болж гүн цочирдолд орсон байгаа. Энэ аимшигтай хэргийн хохирогч хэн байсан, гэмт хэрэгтэн хэн болох, за хохирогч гэмт хэрэгтэн хоёр хоорондоо ямар харилцаа холбоотой байсан гэх мэт нэлээд адармаатай. За тэгээд энэ хэрэг Хятад улсыг тэр чигтэн цочирдуулж бас ангаах ухааны түүхэн дэх хамгийн харгас хэргийн нэг гэгдэх болсон юм байна. За мэдээж 3 давхраас доошо 2 давхар руу бохирын хоолойг бөглсөн болохоор тухайн давхарт амьдардаг эзнийг цагдаа нар төвөггүй баривчилсан. За тэр байрны 3 давхрын өрөөгн түрээсэлж амьдардаг эмэгтэй ажлаа тараад буцаад явж ах замд нь саатуулж барьж авсан. За тэгээд тухайн эмэгтэйг энэ хэрэгтэй холбоотой гэдгийг харсан хүмүүс нь бүр нүдэндээ ч итгээгүй. За энэ эмэгтэйг болохоор Ли Фэн Пин гэдэг залуухан, тэгээд зөөлөн дүр төрхтэй, туранхай биетэй, үсээ цэвэрхэн бооцсон, ичимхий, дуу цөөтэй, хэн нэгэнд гим хор хүргэхээргүй гэмээр нөгөө хорхоод ч хоргуу гэж хэлэхээр тийм эмэгтэй байсан баг. Гэхдээ яг ийм дүр төрхийн цаана аимшигтай зүйл нуугдчихсэн. 25 настай Ли Фэн Пин Юлин хотын 1-р эмнэлэгт ажилладаг сувлэгч эмэгтэй байсан. Тэгээ баригдсан даруйдаа бүх гэмт хэрэгээ хүлээн зөвшөөрч 2020 оны 3 сарын 21-ний өглөө өөрийнхөө ажилладаг эмнэлгийнхээ нуруу нугасны гэмтлийн мэдслийн засгийн дарга доктор Лю Банг хөнөөсөн гэж мэдүүлсэн. За хэрэг үйлснийхээ дараа Ли Фэн Пин хохирогчийн цогцыг задалж хэсэгчлээд зарим хэсгийг нь жорлонгоор дамжуулж бохирын хоолоогоор урсгаад яг ийм байдлаар бүх биеийн махан хэсгүүдийг устгахыг оролдсон байна. Гэхдээ энэ төлөвлөгөө нь амжилттай дуусаагүй байхдаа бол баригдсан. Яг тэр баригдсан 3 сарын 22-ны үдээс хойш нь хохирогч Любаны эхнэр нь болохоор цагдаа нарт хандаад нөхөр нь орсроггүй алга болоод 2 хонжино гэж мэдээлэл өгсөн байсан. Тэгэхээр энэ Ли Фэн Пин болон доктор Любан хоёрын хооронд ямар харилцаа байсан, яагаад бүх зүйл ингэж аимшигтайгаар төгссөн бэ гэдгийг одоо та бүхэнд ярьж өгье. За тэгхийн тулд 2017 он руу буцах хэрэгтэй болно. Гуанши мужийн анагаах ухааны коллежийг Ли Фэн Пин төгссөнийхөө дараа Наннин хот, Леужоу хот бас Юлин хотын улсын эмнэлгүүдээс ол нийт 3 ажлын санал хүлээж авсан. Тэгчээд аль эмнэлгийг нь сонгож ажиллах талаараа АФТАгаа зөвлөлдөж ярилцсан юм байна. Наннин хотын эмнэлэг нь бол илүү их хөгжих боломж санал болгож, Леужоу хотын эмнэлэг бол түүнд өндөр цалин амлаад, харин Юлин хот жижиг ч гэсэн нэг том давуу талтай байсан. За таксигоор бол ердөө 2 цагийн зайтай гэрлүүгээ очиж болохоор тэгээ өвчтэй ээжтэйгээ илүү ойр байж асрахад илүү тохиромжтой. Тийм давуу талтай байсан байна. Тэгээд олон талаас нь бодож үзсний эцэст Ли Фэн Пин Юлин хотод ажиллахаар шийдсэн юм байна. За Юлин хотын ардын 1-р эмнэлэгт ажилласнаар мэрэгчлээ хөгжүүлэхийн хажуугаар гэр бүлдээ илүү ойр байхаар болсон. За гэхдээ энгийн юм шиг шийдвэр түүний амьдралын хамгийн аимшигтай үйл явдлын эхлэл болно гэж хинч мэдээж төсөөлөөгүй.
За гэхдээ энэ Юлийн хотод одоо эмнэлэгт ажиллаж исэн явдал нь бодит байдал дээрээ Ли Фампини төсөөлж ийснээс нь жоохон өөр байсан. За Хятадын цагаан сараас бусад үед гэрлүүгээ бараг харих завгүй том эмнэлэг байсан болохоор ч тэрөө сувилагчийн ажил бол маш завгүй өнгөрдөг байсан. Тэгээ тэр бол эмнэлгийн арын гудамжинд нь байдаг ойролцоогоор одоо 30 м квадрат талбайтай жижигхэн өрөө одоо түрээсэлж эхэлсэн юм байна. За тухайн өрөө нь болохоор хуучин, тийм чихтэй, ханных нь будаг нь халцаарсан. Гэхдээ сарын түрээс нь 350 вон байсан юм байна. За энэ төлбөр нь бол Ли Фампини анхны тэр багахан хэмжээний цалинд арай яадан дүүцгөөц хэмжээний төлбөр байсан. Эмнэлэгт албан ёсоор ажиллаж эхэлсний дараа Ли Фампин залуу тэгээд эмнэлгийн ажилтнуудад зориулсан дадлагжих тогтолцоог дагах шаардлагатай болсон. За энэ нь яадаг вэ гэсэн чинь совилогчид тийм залуу эмчнэр эмнэлгийн одоо бүх тасгуудаар ээлжилж ажиллаад бодит туршлага хуримтлуулах ёстой байд юм байна. Шинэ тасаг руу шилжих болгонд тэд бол бүхнийг шинээр эхлүүлж совилогчийн хамгийн анхан шатны хамгийн төвөгтэй ажлуудыг хийгээд дараа нь бол аажмаар суралцаж, дасан зохицож ахих ёстой болдог байсан. Шинэ тасагт очоод авдаг одоо анхны цалин нь 2000-аас 3000 вон байсан. За тэгээд тодорхой хугацааны дараа 7000-аас 8000 вон хүртэл өсөх боломжтой байдаг ч гэсэн хизээ нэг өдөр өөр тасаг руу шилжүүлэх магадлалтай байдгийн байна. За ингээд ийм нэг докторгүй, баталгаагүй байдал нь Ли Фампин болон бусад тэрнтэй адилхан одоо залуу шинэ ажилтнуудад асар их дарамт учруулж исэн. Залуу боловсон хүчнүүд байнга шинэ орчинд дасах хэрэгтэй болж арай олон жил ажилласан хүмүүстэй адилхан ажиллаж байгаа мөртлөө хамаагүй одоо бага цалин авдаг, хизээ доктортой болж санаа амар болох нь мэдэгддэггүй одоо тийм байдалтай байдаг гэсэн юм байна. За яг энэ тогтолцоотой холбоотойгоор 2018 оны 6 сард Ли Фампин Нярайн тасгаас нуруу нугасны гэмтлийн мэцэслийн тасаг руу шилжсэн юм байна. За тэгээд тэнд ажиллаж байх үеэрээ нэг шөнийн ээлжинд гарч байхдаа хамт ажилладаг нэг хүнээсээ Lucky Esport гэдэг нэртэй онлайн мөрөөдө тоглоомын талаар олж сонссон. За анхандаа бол нэг их тэрийг тоогоогүй зүгээр одоо сонссон төдий болоод өнгөрчихсэн ч гэсэн энэ зүйл түүний огт төсөөлөөгүй эмгэнэлтэй явдлуудын гол эхлэл болсон түүхтэй. За анхан шатны шүүх хурлын үеэр Ли Фампин хамт ажиллаж исэн хүмүүсийнхээ талаарх одоо бүх асуултуудаас зайлсхийж ерөөсөө нэг ч хүний талаар ам нээгээгүй бүр өмгөөлөгч нь ярихыг шахсан ч гэсэн дуурахгүй энэ хэрэг өөр ямар ч хүнтэй холбоогүй гэж зүтгэж исэн. Харин давж заалдах шатны шүүх хурлын үеэр эцэст нь нэг юм ам нээж Люмо гэдэг хүний нэрийг хэлсэн юм байна. За Люмо гэх нэртэй хүн нь болохоор ахлах совилогч байсан. Тэгээ нэг байр худалдаж авснаасаа болоод асар их санхүүгийн дарамтанд орцсон. Тэгээ тэр дарамтнаасаа болоод нөгөө Lucky Esport гэдэг мөрөөдө тоглоомыг тоглодог болсон юм байна. Тэгээ Ли Фампинд хэлснээр бол энэ тоглоом нь яг суглаа шиг хаяа тоглоод жоохон халаасны мөнгө олох зорилготой байсан юм байна. Тэгээ тухайн тоглоомыг анхны удаа тоглоод 100 вон алдчихаар нь уг нь бол тэр Люмо гэд хүн утсан дээрээсээ устгацсан. Тэгээ дараа нь зүгээр тоглоход сонирхолтой байж магадгүй бас бага хэмжээний мөнгө олох ч гэсэн боломжтой юм болов гэж бодоод Ли Фампинд тэр тоглоомын тухай ярьж исэн юм байна. Тэгээ энэс нь болоод нөгөө Ли Фампин онлайн мөрөөдө тоглоомын гүн ангал руу анх татагдж орж исэн түүхтэй. За энэ тоглоомонд утасны дугаар одоо хувийн мэдээлэл огт шаардлагагүй. Тоглогчид бооцооны хэмжээгээ ямар ч хязгааргүйгээр сонгодог. Дөрөв нь болохоор маш энгийн. Араб тоонуудтай 10 багц зэрэгэлдэж 1-ээс 10 хүртэлх тоо гарч ирээд таахын бол хоождог. Тэгээ яг энэ тоглоомон дээр хүмүүс эхний хідэн тойрогт дараалал хожиж тоглоомыг ойлгосон юм шиг сэтгэл төрөөд догтлоод за тэгээд итгэл төрж эхэлт юм байна. Гэхдээ хожингууд заавал ашиг олно гэсэн үг биш. Зөвхөн олон удаа дараалан хожиж урд нь алдсан мөнгөө нөхөж чаддаг. Ли Фампин энэ тоглоомонд бол маш хурдан автсан. Түүний хувьд мөнгө гэдэг зүйл зүгээр л нэг дэлгэцэн дээр гарч ирж байгаа тоо шиг болж хувирсан. Тоглох тусмаа бооцоогоо нэмж өдөр тутмын гүйлгээний хэмжээ нь хэдэн зуун мянган юанд хүрч эхэлсэн. За заримдаа бол ганцхан раундад 10,000 юанаас илүү галдах, заримдаа болохоор алдсан бүх мөнгөө буцаагаад авч чаддаг. Тэгээ хамгийн азтай өдрөө тэр бол 100,000 юан хожиж исэн юм байна. Гэхдээ бодит байдал дээр энэ онлайн мөрөөдө тоглоомын платформуд бүгдээрээ цаанаа бүрэн удирдлагатай зохиомол зүйл байдаг. За эцсийн ялагч нь хинч биш.
Ердөө 1 жилийн дотор гэхэд Ли Фэнпин өөрийнхөө 2 банкны данснаас 2.9 сая юан. За энэ нь болохоор Монгол мөнгөөр 1 тэрбум 500 сая гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг бол одоо тухайн платформ руу шилжүүлсэн байсан. Тэгээ та бүхэн ийм их хэмжээний мөнгийг яаж олсон? Одоо яаж нэг сувлагч дөнгөж ингээд нөгөө эмнэлэгт ажлын гараагаа эхлүүлж байгаа юм байж ийм их мөнгөтэй байдин гэж бодож байгаа. Ерөнхийдөө бол 2-3 жил ажилласан сувлагчийн хувьд энэ нь асар их мөнгө байсан. Тийм болохоор Ли Фэнпин алдсан бүх мөнгөө буцааж хожих найдлагт хийгээд мөрөөдө тоглоомоо үргэлжлүүлэхийн тулд мөнгө зээлэх тухай бодож эхэлсэн юм байна. За тухайн үед тэр бол совилогчийн шалгалтанд бэлдэж байгаа. За тэгээ ээжийнхээ умаан хүзүүний хорт хавдрыг гэмчлүүлэх шаардлагатай гэсэн тийм шалтак тоочоод хамт ажилладаг хүмүүсээсээ мөнгө зээлж эхэлсэн. За хурдан шаламгай тэгээд нийтж зан ааштай хүн болгонтой хил амаараа амархан нийцдэг эмэгтэйсэн болохоор Ли Фэнпин эмнэлэг дээр нэлээд тийм одоо нэр хүндтэй байдаг гэсэн. Тэр ихэвчлэн нэг удаадаа хэдэн мянган юан зээлчээд тэгээд цалингаа авангуудаа буцаага төлждөг байсан болохоор хамт ажилтдаг хүмүүсийнх нь мөнгө аажмаар түүний эргэлтийн хөрөнгө болж мөнгө зээлэх нь улам бүр ойртож эхэлсэн. Гэхдээ тэгээд эцэстээ нөгөөх чинь нэмэгдсэн өрөө нөхөж төлж чадхаа болж эхэлсэн. За 2019 оны 7 сард тэр бол Юлийн хотын эмнэлгийн ажилтнуудад зориулсан хятадын одоо банкнуудаас зарласан 300 мянган юан хүртэлх зээл авах боломжтой тийм бодлогыг ашиглая гэж шийдсэн. Тэгээ тэр үеэрээ бас л одоо ээжийнхээ нэрийг барьж ээжигээ эмчилгээнд оруулах ёстой. Бас гэрлэхтээ орон гэртээ болж одоо байр авах шаардлагатай гэсэн шалтак хийлээд хамт ажилтдаг хүмүүсийгээ одоо зээлийн батландаагч болж гарын үсэг зурж өгөхийг хүссэн байна. Ахлах сувилагчдын ихэнх нь татгалсан ч гэсэн ойр дотн байдаг цөөхөн залуу сувилагчд нь тусалж дэмжихээр болоод зөвшөөрсөн байдаг. За тэд бол хувийн мэдээлэлээ ашиглаад Ли Фэнпиний төлөө тус бүртээ одоо 300 мянган юаны зээлд батландаагч болж исэн. Тэгээ дараа нь нөгөөдөл нь Ли Фэнпинээс мөнгөө нэхээгүй болохоор хэрэг илрэх хүртэл энэ одоо банкны өөр огт төлөгдөөгүй хിവэрэ байсан. Мөрөөдө тоглоом за тэгээ банкны өрөнд гүн орсон энэ бүх хугацаанд Ли Фэнпин гэр бүлээсээ огт тусламж хүсээгүй байдаг. За гаднаасаа тийм сул дорой эмхтэй юм шиг харагддаг ч гэсэн дотроо бол нэлээд хатуу зан чанартай нэгэн байсан. Олон жилийн турш гэрээсээ хол суралцаж амьдарсан Ли Фэнпин бүх бэрхшээлийг ганцаараа даван туулаад сурцсан. Тэгээд ч одоо ядуу амьдралтай гэр бүл нь түүнд бодиттой тусламж үзүүлэх боломжгүй байсан. Хагас жилийн дотор гэхэд бусдаас авсан зээлээс гадна түүний банкны дансанд нь олон төрлийн онлайн зээлийн платформтой хийсэн гүйлгээ бүртгэгдсэн байсан. За өөрөөр хэлэх юм бол зээл авч болох бүх газраас тэр бол мөнгө татаж авч байсан. Тэгээд тухайн зээлийн платформуудынх нь ихэнх нь хуульд заасан 36%-аас давсан хүүтэй байсан. Мөрөөдө тоглоомонд донцсноос хойш түүний амьдрал маш замбраагүй болж эхэлсэн. Тэр өдөр болгон 100 мянган юан, заримдаа тэрнээс ч их хэмжээний мөнгө эргэлдүүлдэг мөртлөө огтхон ч айдас байхгүй бас санаа зовдөггүй байсан юм. За энэ хүнд ер нь бол хувийн зардал гэд хар зүйл бараг байхгүй. 350 оны түрээсийн байранда амьдраад за эмнэлгийн ажилчдын хоолыг идээд хувцас хунаар бусад зөвлөлт бол тэгж их мөнгө зарцуулдагчгүй байсан. Тэгснэ нэг удаа гэртээ хөргөгч авъя гэж бодоод тэрийгэ ч удаан боцсны эцэст табоо дээрээс хэдэн зуун оны зүгээр нэг одоо хуучин хөргөгч худалдаж авсан байгаа. Тэгэхээр энэ эмэгтэй бол хувийн хэрэглээнд маш бага хэмжээний мөнгө зарцуулдаг байсан гэдэг нь эндээс бол харагдаж байгаа бах. 2019 оны 10 сар гэхэд байдал нь туйлдах хүрч Ли Фэнпин нуруу нугасны гэмтлийн мэдсэлийн тасгийн дараа доктор Лю Бан руу одоо мессеж бичээд 200 мянган юан зээлээч гэж тухайн одоо мессежэндээ бичсэн байсан. За тэгээд тухайн үед 51 настай байсан Лю Бан BMW ундаг. За ахлах ангид сурдаг охинтой. Тэгээ эмнэлгийнхэн бол түүнийг нэлээд чинэлэг хүн гэж ярьдаг байсан юм байна. Тэгээ Ли Фэнпин өөрлөө нь мессеж бичгээд бол тэр даруйдаа зөвшөөрсөн ч гэсэн нэг болцлыг тавьсан байгаа. За Ли Фэнпин түүний үгэнд орж захирагдах ёстой гэсэн тийм нэг эвгүй болцол байсан. Тэгээ тэр хоёр бол эмнэлгийн ойролцоох нэг тансаг зочид буудалд уулзгаар тохиролцсон. За Ли Фэнпинийг мэдүүлснээр бол тэр өдөр түүний амьдралын хувьд хамгийн их доромжлол мэдэрсэн, хамгийн муухай өдөр байсан гэж бол ярьсан. За буудлын өрөөнд явж арсан даруйд тэр бол доктор Лю Бан аль хэдийнэ бүрэн одоо нүцгэлцэн байгааг олж харсан юм байна. Мэдээж тийм харчаад сандраад гарах гэсэн чинь нөгөөх нь түүнийг бол барьж аваад хүчирхийлсэн. За маргааш нь тэр бол Ли Фэнпинд 50 мянган юан шилжүүлээд за энэ зээлсэн мөнгөний талаар баримт бичиг дээр гарын үсэг зурхаас өөр аргагүй болсон.
Ингээд дотроо жигшиж зэвүүцчихсэн ч гэсэн тэр бол Любантай зочид буудалд дахин уулзахаас өөр аргагүй болсон юм байна. 2019 оны 10 сараас 2020 оны 2 сар хүртэл тэд бол нийтдээ 13 удаа уулзсан. За тэгчээд уулзалт болгоны дараа Любан түүнд мөнгө шилжүүлдэг байсан ч гэсэн нийт дүн нь нөгөө одоо 200 мянган юанд хүрдэггүй хിവэр байсан. Тэгж байжгаад 2020 оны 3 сар гэхэд анх зээлээ гэж хэлжсэн 200 мянган юанаа гүйцээж авч исэн юм байна. За тэгээ мөрөөдө тоглоомонд живцэн угаасаа мөнгө хэрэгтэй байсан. За тэрийгэж авч чадсан ч гэсэн дотроо бол үзэн ядаж нөгөөх нь удаадараа анхааруулж хэрвээ дуулууртай байхгүй ах юм бол бүх зүйлийг илчилж цаашаа дэмжлэгт ажиллах боломжгүй болгоно гэж сүртүүлдэг байсан. Бас өөрийгөө цагдаа прокурорын байгууллагад танил тал ихтэй гэж сайрхаж хэрвээ Ли Фенпин цагдаад мэдэгдэх юм бол түүнийг зүгээр өнгөрөхгүй гэж айлгаж сүртүүлдэг байсан. Хөдөөнөөс гаралтай тэгээд энэ ажилд орохын тулд маш их хичээж зүтгэсэн эмэгтэйн хувьд ажил нь ол түүнд асар чухал байсан нь бол ойлгомжтой. За тэрнээс гадна энэ асуудлыг гэр бүлийнх нь мэдэхгүй гэж тэр бол айж исэн ба. Тэгээ сүүлдээ нөгөөх чинь зөвхөрөнгөө барж энэ бүхнийг дуусгах талаар бодож эхэлсэн. За 2020 оны цагаан сарын дараа Ли Фенпин 3 удаа тэнэг үйлдэл хийсэн юм байна. За эхнийх нь болохоор эмнэлгийн жорын бүртгэлээс харахад бол байнга нойргуудаж өдөрт ердөө 3-4 цаг унтдаг байсан болохоор тэр 100 ширхэг нойрны юм бичүүлж авсан юм байна. За тэгээд 1 сарын дотор 80 ширхэг имийг уусан ч гэсэн бүгдийг нь бөөлжөд гаргацсан болохоор амь насаа алдаагүй өнгөрч исэн. Хоёр дахь удаад нь тэр бол газа шүнжин нээлттэй байлгаад унтсан ч гэсэн бас л бүтлгүүцсэн. За 3 дахь удаад нь тэр болохоор ажилтдаг эмнэлгээсээ 2 шил инсулин аваад өөртөө нийт 801 тарьсан ч гэсэн бас л үхэл түүнийг тойроод өнгөрсөн. 2020 оны 3 сар гэхэд ковидын цар тахал газар авсан байсан болохоор зочид буудлаар очих боломжгүй болоод доктор Любан түүнийг эмнэлгийн ойролцоо өөр байр түрээслэхийг шаардаж түрээсийн төлбөрийг би төлчнө гэж хэлсэн юм байна. Ингээд Ли Фенпин ахаад нэг байр түрээсэлж эхэлсэн. 3 сарын 20-ны орой доктор Любан согтуу байдалтай нөгөө түрээсийн байранд явж очсон. Орсон даруйда бүх хувцаа тайлж бэлгийн харилцаанд орохыг шаардсан. Тухайн үед нь Ли Фенпин тоглоом тоглож исэн болохоор үгийг нь ерөөсө тоогоогүй. Тэгээ хоол идээгүй бас усан дараагүй гэсэн шалтгаан тоочиж үндсэндээ бол харилцаанд орохоос татгалцсан. Тэгсэн чинь нөгөөх нь хараал урсгаж тэрч үнсхийг зөвшөөрдөггүй бас унтахтаа урт унтлахын хувцас өмсдөг гэх мэт зүйл ярьж хэлсэн. Тэгээ бас л нөгөө улиг болсон зүйлүүдээ ярьж ажлаас чинь халуулна гэж сүртүүлж эхэлсэн. Тэгэж өгүүлж жагаад согтуу байсан болохоор хэсэг хугацааны дараа нөгөөх чинь унтсан. Тэгээд хурхрах дуугийн сонсоод Ли Фенпиний уур нь хурч утсан дээрээ хин нэгнийг туйлын их үзэн ядчихвэл яах вэ гэж бичээд хариу хайж эхэлсэн. Олон илэрч дундаас түүнийг алга болго гэсэн өгүүлбэр нүдэнд нь туссан юм байна. Дараа нь тэр бол сул дараа хүн өөрөөсөө хүчтэй хүнийг яаж алж чадах уу гэсэн асуултыг бичсэн байна. Тэгээ хэсэг юм уншиж суужгаад эцэст нь тэр бол компьютерийн кабелаар хоолойг нь боохоор шийдсэн юм байна. Тэгээ шөнийн 1 цагийн үед Ли Фенпин компьютерийн кабелийг аваад доктор Любаны хүзөөг нь ороогоод чангалж эхэлсэн. Чангалах үеэр нөгөөх нь бол цочоод сэрээд мэдээж эсэргүүцэж эхэлсэн. Тэд бол шалан дээр унаж ноцолдож Ли Фенпин кабелийг чангалсан хിവэрээ тэмцэлдэж хэдхэн минутын дараа доктор Любан хөдөлгөөнгүй болсон. Тэгэхээр нь хүзөөнийх нь гол судсыг тэмдрээд үтсэн чинь цохилт байхгүй болсон байсан. Генет тийм юм болцсон болохоор сандраад CPR хийсэн ч ерөөсөө нэмэр болоогүй. Ингээд доктор Любан нас барсан гэдэгт итгэсэн баг. Тэгээ дараа нөгөөх чинь Любаны хурууны хээг ашиглаад гар утсыг нь нээгээд Alipay данснаас нь өөрийнхөө данс руу 98,000 юан шилжүүлж авсан. Гэхдээ Орсын дарууд нь нөгөө мөнгө нь автоматар нөгөө онлайн зээлийн платформуд руу татагдаад орсон. Дансанд нь ердөөл 900 юан үлдсэн. Тэгээ нөгөөх чинь сандраад янз бүрийн арга туршиж эхэлсэн байна. Любаны цээж зураг, банкны картын зураг, иргэний үнэмлэхний зургийг нь аваад тэднийг ашиглаж зээл авахыг оролцсон ч гэсэн баталгаажуулахын тулд хүн нь бодитоороо байх шаардлагатай байсан болохоор бүтлгүүцсэн. Үүр цайхаас өмнө тэр бол утсаараа цогцыг хэрхэн төгс устгах, карт яаж хулгайгаар ашиглах, тээврийн хэрэгслийн өмчлөлт шилжүүлэх, эрүүл мэндийн даатгал гэх мэт маш олон зүйлийг хайсаар байсан. 3 сарын 21-ний өглөөний 8 цагт буюу гэмт хэрэг үйлснээсээ хэдхэн цаг
цагийн дараа Ли Фэнпин ямар ч сандарсан шинжгүй зүхтах оролдлого хийгээгүй байж исэн. За тэр бол маш тайвнаар хувцлаад ажилтны үнэмлэхээ аваад юу ч болоогүй юм шиг ажил руугаа явсан. Тухайн өдөржингөө Ли Фэнпин ажлаа хэвэн хийж хамт ажилладаг хүмүүстэйгээ энгийн яриа өрнүүлж тэр өдөр бол өнгөрсөн. За тэгээ орой 6 цагаас ажлаа тараад түрээсийн байранда буцаж явж очисныхаа дараа цогцыг янзлах ажлаа эхлүүлсэн юм байна. Өмгөөлөгчтэйгээ уулзах үеэрээ Ли Фэнпин ингэж тайлбарлсан байдаг. За цогцос задарч нян үржих бас өмхийн үнэр гарч баригдахгүй гэж айжсэн болохоор аль болохоор хурдан устгаж дуусгахыг хүссэн гэж ярьсан байдаг. За оройн 8 цагаас маргаашийнх нь 5 цаг хүртэл ингээд нийтдээ бараг 20 цагийн турш Любангийн цогцыг тэр бол 2000 гаруй хэсэг болгож задалж хуваасан гэдэг нь бүр төсөөлхийн аргагүй хэрцгий үйлдэл байсан. Хэрэг үйлдснийхээ дараах бүхий л цаг хугацаанд Ли Фэнпин 50 байсан гэдгээ өөрөө ярьсан байдаг. За тэгээ уул мөрөө баллахын тулд хуучин түрээсийн байрандаа очиж хувцас аваад цус болсон цагаан гутлаа хайсан юм байна. Үүгээрч зогсохгүй Любаны машин дотроос өөрийнх нь гарын үсгтээ өрийн бичгүүдийг олохыг оролцсон ч тэнд нь бол ерөөсөө байгаагүй. За тэгсэн чинь Любан тэр бичгүүдийг нь ажлын өрөөнийхөө төгжээтэй шүүгэнд бүгдийг нь маш нямбай хадгалсан байсан нь сүүлд илэрсэн. Хэрэг шалгагдах явцад нуруу нугасны мэсцлийн засгийн совилогчид тухайн өрийн бичгүүдийг нь олсон байлээ. За хэргийг нуун дарагдуулахын хажуугаар хохирогчийн утсыг ашиглаж Любаны эхнэрлүүн тэр бол мессеж бичээд цаг хожиж төөрөгдүүлэхийг оролцсон. Нөхөр нь хэд хоног гэртээ ирээгүүд нь санаа зовоод тасалсан чинь өөр хотод хагалгаа хийгээ явж гин өчигдөр согтуу байсан болохоор уцаа аваагүй гэж хариулж бичсэн байсан. 3 сарын 22-ны орой гэхэд нөхөртөө санаа зовоод бүр тэсгүй эмнэлэг рүү нь уцтаж лавлсан. За тэгсэн чинь нөхөр нь огт ажилдаа очоогүй гэсэн хариуг олж сонсоод сандраад бол тэр даруйдаа цагдаад мэдгдсэн юм байна. Анхан шатны шүүх хурлаар Ли Фэнпин хүн амны хэрэг болон хулгайн хэрэгээр цаазын ял сонссон. За энэ мэдээг сонсоод аав нь бол шүүх хурал дээр ухаан алдаж унаад хажуудах хүмүүсээ бол маш их сандрагсан баг. Дараа нь давч заалдах гомдол бас гаргасан билээ. За аав нь охиноо яагаад ийм зүйл хийснийг ойлгож чадахгүй цөхрөнгөө барсан байдалтайгаар ганцхан жилийн дотор ийм зүйл миний хүүхдийн амьдралыг сүрүүлчлээ гэж амандаа бовтонж исэн. Тэгвэл Ли Фэнпин гэж чухам хэн байсан, яаж яваад ийм зүйлд амархан татагдж орох болвоо гэдэг бас их сонин. За тэр бол Гуанси мужийн Хуажа гэдэг нэг тийм жижигхэн тосгонд нутгийнхаа хамгийн ядуу айлуудын нэгэнд нь төрсэн юм байна. За Юлийн хотоос тэдний тосгон хүртэл эхлээд автобусаар яваад дараа нь явган алхаж хүрдэг тийм газар амьдардаг байсан. За тэдний гэр нь болохоор хуучны шавар дээвэртэй. Тэгээд бусад айлууд яаж игээд 2-3 давхар байшин бариад хэрэндээ тохилог амьдарч байхад тэднийх нэг давхар хуучин байшингаа засч янзлаагүй тэгээд амьдардаг байсан. За Ли Фэнпин бол 1995 онд төрсөн. Доороо 3 дүүтэй айлын том охин юм байна. За ээж нь бол умаа хорт хавтартай, бие муутай, тэг ажил хийх боломжгүй. Тэг аав нь болохоор 4 хүүхэдтэй тэжээхийн тулд янз бүрийн хар ажил хийдэг тийм хүн байсан. За яг ийм маягтай тэдний гэр бүл олон жилийн турш ядуу хүрхийн ангилалд багтаж ирсэн. Ядуу хөдөөний охин хичээж суралцаад хувь заяагаа өөрчилж том эмнэлгийн совилогч болж чадсан. За түүний аав нь болохоор боловсрол гэдэг зүйл хувь заяаг өөрчилж чадна гэдэгт бат итгэдэг хүн байсан. Тэр өөрөө болохоор суурьнгийнхаа шилдэг дунд сургуульд элсэх шалгалтанд тэнцсэн ч гэсэн гэр бүл нь ядуугаасаа болоод ердөө 1 жил сураад сургуулаас гарахаас өөр аргагүй болж исэн юм байна. За тийм болохоор ингээд өөрийнхөө хүүхдүүдээ заавал сургуульд сургахыг амьдралынхаа гол зорилгоо болгосон. Амьдрал нь хэцүү байсан ч гэсэн 4 хүүхэд нь бүгд сургуульд сурч чадсан. За Ли Фэнпинээс гадна 2 дахь охин нь болохоор Гуанси мужийн багшийн их сургууль элсэж орж чадсан юм билээ. За нөгөө 2 дүү нь бас л шилдэг ахлах сургуулиудад өгөн сурч исэн юм байна. Ли Фэнпиний аав миний охин гэртээ яг л 2 дахь ээж шиг байдаг байсан. Бага ангид байхасаа дунд анги хүртлээ сурахын хажуугаар ажил хийдэг байсан гэж ярьсан байдаг. Ээж нь эзгүй байх үеэр Ли Фэнпин дүүнаараа харж хандах ёстой байдаг гэсэн болохоор заримдаа хичээлдээ явж чаддаггүй. Гэхдээ л ангийнхаа шилдэг сурагчдын нэг хിവэрэ байсан гэж дурсаж ярьсан байдаг. Тэгээд тухайн үеэр сурлагын амжилтаараа бол Ли Фэнпин хотын хамгийн сайн ахлах сургуульд орох бүрэн боломжтой байсан ч гэсэн эцэстээ мэрэгжлийн коллежийг сонгосон юм байна. Яагаад гэсэн чинь
мэрэгжлийн коллежид 5 жил сураад төгсдөг. Харин ахлах сургууль төгсөөд их сургуульд сурах юм бол дор хаяж 7 жил шаардлагатай гэж үзсэн юм байна. Тэгээд цаг хугацаа хуучахын тулд аль болох хурдан ажил хийж эхлэхийн тулд ингээд мэрэгжлийн коллежийг сонгох нь илүү дээр гэж үзээд Ли Фэнпин ч гэсэн аавынхаа зөвлөгөөг дагсан байдаг. Тэгээд сувилагчийн мэрэгжлийг сонгосон нь ч гэсэн гэр бүлийн нөхцөл байдалтай нь холбоотой байсан. Ээжийнх нь бие муу байсан болохоор сувилагчийн мэрэгжил эзэмших юм бол ээжтэй анхаарал халамж үзүүлэхэд илүү тохиромжтой гэж үзсэн. Тэгээд тэр бол аавынхаа хүслийг биелүүлсэн. Анхны хүүхэд нь болж тосгоноосоо гарч Нанны хот руу сурахаар явсан. Ядуу өрхийн хүүхэд гэсэн шалгуураар мэрэгжлийн коллежийн шалгалтанд тэнцснийхээ дараа нэг семестрт 6,000 оны сургалтын тэтгэлэг авдаг болсон юм байна. Тэгээ коллежид байх үедээ тэр бол сурлагаараа байнга онцгойрч бүр оюутны нийгэмлэгийн сурталчилгааны клубын даргаар хүртэл ажиллаж исэн юм байна. Аав нь бол түүнийг гэрлүүгээ мөнгө явуулахыг хүсдэггүй, нутгийн хүнтэй суулгана гэж ярьдаггүй. Ер нь л өөртөө анхаарад сайн мэрэгжил эзэмшээд ядуу амьдралаасаа салаасай гэж хүсэж исэн байна. Тэгээ түүний хүслийн дагуу охин нь дипломоо гардаж аваад мэрэгжилтэй, доктортой ажилтай болж чадсан. Хэрвээ ямар нэг зүйл тохиолдоогүй ингэж буруугаар хэрвээ эргээгүй бол хэдхэн жилийн дараа гэхэд хотод орон сууцны зээлд хамрагдах боломжтой. Бүр цаашлаад хотын залуутай танилцаад тэгээд амьдрал нь доктортой болно гэж аав нь итгэж исэн. Гэхдээ харамсалтай нь тэр хүсэл биелэлээ олоогүй. Үнэн дээр бол охиныхоо амьдарч байгаа ертөнцийг аль хэдийнэ ойлгохоо болсон байсан. Сургуульд сурч байгаа жилүүддээ тэр 200 оны замын зардлаа хэмнэхийн тулд зөвхөн 100 болон өвлийн амралтаар гэртээ хардаг байсан юм байна. Тэгсэн чинь ажилд орсныхоо дараа уг нь гэрлүүгээ харахад ердөө 1 цаг гаруй хугацаанд 100 ёноос бага зардлаар очих боломжтой байсан ч Ли Фэнпин бараг харихаа болсон байсан. 2020 оны 12 сарын 22-нд Гуанши мужийн ардын дээд шүүх энэ хэргийн давж заалтах шатны шүүх хурлыг бол эхлүүлсэн. Шүүх хурлын ихэнх цаг хугацаанд Ли Фэнпин үйлцэн хэрэгээ маш тайван байдалтайгаар ярьж исэн. Прокурор түүнийг хохирогчтой ёс бус бэлгийн харилцаа нууц амргийн холбоотой байсан гэж ярьсан чинь Ли Фэнпин бол эсэргүүцсэн. Тэр бол доктор Любантай харилцаанд хүчээр орсон, айлгаан сүрдүүлэх байдлаар харилцаанд орж исэн. Харин аллах бол энэ хяналтаас мултрах гэсэн оролдлого байсан гэж мэдэгдсэн. Сүүлдээ түүний яриа хурдасч илүү сандарсан байдалтайгаар би тийм хүнийг яаж хайрлах вэ? Зүгээр л харахаар дотор мухаармаар 50 настай тарган царай муутай хөгшин хүн гэж хэлсэн баг. Энэ хоёр хүний хоорондоо бичсэн чатнууд нь устгагдаад ахиж сэргээх боломжгүй болсон. Бас Ли Фэнпин өөрөө олон удаа зочид буудалд очиж доктор Любантай уулзсан. Бүр хэрэг гарахын өмнөх орой 22 цагаас хойш түүнийг байрандаа оруулсан гэх мэт нөхцөл байдлаас нь болоод түүнийг албадлагад орсон гэсэн мэдүүлгийг нотлох баримт ерөөсөө олоогүй. Өөрөөр хэлэх юм бол ингээд намайг хүч хэрэглэж өөртөө оруулсан. Би аргагүй байсан гэж хэлээд байгаа ч гэсэн тэрийг нь нотлох юу ч үлдээгүй байсан гэсэн үг. Ингээд шүүх Ли Фэнпин хохирогчтой үүссэн зөрчил, үрийн асуудлаас болж түүнийг алаад цогцсыг устгахыг оролцсон. Тэрийг онц хэрцгий байдлаар үйлдсэн, нийгэмд ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн гэж дүгнээд хуулийн дагуу хатуу шийтгэх ёстой гэж үзсэн байна. 2022 оны 8 сарын 20-нд Гуанши мужийн ардын дээд шүүх нээлттэй байдлаар давж заалтах шатны шүүх хурлыг зохион байгуулж шийдвэрээ цахимаар зарласан. Шүүх давж заалтах гомдлыг хэрэгсэхгүй болгоод анхан шатны цаазаар авах ялыг хിവэр нүүлдээж ардын дээд шүүхэд батлуулахаар шилжүүлсэн юм байна. Ли Фэнпиний хэрэг зүгээр нэг хүйтэн цуст алахын хэрэг биш, харин мөрөөдө тоглоом гэх зүйлийн чимээгүй мөртлөө сүрэлд хүргэх хүчийг харуулсан хатуу дохио гэж хэлж болно. Энэ эмэгтэй ирээдүйн гэрэлтэй, эцэг ихтэй ачлалтай, тэгээд уг нь өөрийнх нь мэрэгжил нийгэмд хэрэгтэй байсан ч гэсэн шунал үр шир гээд сүултээ цөхрлийн эргүүлэгт бүрэн автсан нэгэн болж хувирсан. Ердөө нэгэн жилийн дотор Ли Фэнпин хүний амь авардаг нэгэн байснаа хүний амь насыг хороодог хүн болж хувирсан. Энэ хүний түүхээс харахад бол онлайн мөрөөдө тоглоомын урхинд орсон хэн бүхэн золиос болж болдог гэдгийг сануулсан сургамжтай түүх юм болов гэж харлаа. Ердөө ганцхан удаагийн сонирхож үзсэн зүйл бүхэл бүтэн амьдралыг тэр чигт нь эргүүлж, нэгэнд хүний гарт алуулж,
нөгөөх нь цаазын аль сонсож хамгийн гол нь энэ хоёр хүний ар гэрийнхэн ингээд насан туршдаа зовлон донсон ийм нэг хэрэг байна. За ингээд ийм нэг маш төвхтэй хэргийг та бүхэнд ямар тач ярьж өглөө. Өөр нэмэж олон юм яриад явах уу? Та бүхэн угаасаа ойлгох зүйлээ сайн ойлгож авсан бах. Өөрт төрсэн сэтгэлээ комент хэсэгт заавал бичиж үлдээгээрэй. За өнөөдрийн дугаартай хамт байсан нийт сонсогчдоо баярлалаа. Бүгдээрэнд нь сэтгэл зүйн амар амгалан хүсье. Бас дулаахан хувцлаарай. Ингээ хэдүүлээ энэ хагасан өдөр бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя.